За энийг ярьж байгаа маань энэ 3 жилийн өмнө Туркийн Башкент университетийн эхнэлгсэн экотермийн үндсэн төвд хүүхдийн элэг барьчилж суулгах төвийг байгуулж байгаа гэсэн дэлхийн 17 орнд байгуулж өгсөн байна. Тухайн сайдууд анхаараагүй байхгүй. Энэ дээр бид бас холбоотой ажиллая. Дараагийн асуулын тархиугчсан амьгд онороос авсан энергит авсан тоглолт арга эрдэнэ олох тэтгэмжийн хэмжээг яаж тогтоох гэж байна? За хариулъя. Ажлын хэсэг 4-р микро. Эрүүл мэндийн хөгжлийн төв алтналга. За бэйсэн гишүүний асуултанд нэмж хариулъя. За бид нар амьгууд онороос босон тохиолдолд гэр бүлийн гишүүнд оршуулгын тэтгэмж өгөх асуудлыг одоо шинэ хуулийн төсөлтөөрөө бид нар нэмж боловсруулад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин тэнцвүүлсэн тэнцээтэй хэмжээний одоо оршуулгын тэтгэмжийг эрүүл мэндийг дэмжих сангаас олгоно гэдэг шинэ хуулийн төсөлтөд бид нэр тусгасан байгаа. Тэгэхээр энэ маань бол бид нэр амьгууд донор гэр бүлтэй уулзаад энэ донор болох хүсэлт тавих энэ явцад бол манай албаны зүгээс тухайн гэр бүлтийн туслах ямар аргаар туслах байдлыг гэдгийг судалж үзээд олон улсад жишгт нийцсэн нь бол жишээ нь бүгд найрамдах Солонгос улсад амьгууд донор болсон тохиолдолд оршуулгын тэтгэмж өгдөг юм байна гэдэг тогтолцоог бид нэр судалж үзээд энэ тогтолцоогоо бид нэр шинэ хуулийн төсөлтөд оруулж ирсэн байгаа. Тэгэхээр одоо л тэр даатгалт төлөгч хэсгээс нь үл хамааран амьгууд донор болсон тохиолдолд эрүүл мэндийн дэмжих сангаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэмцэх хэмжээний оршуулгын тэтгэмжийг олгоно гэдэг энэ заалт маань орсон байна.